Тийм ээ. Агар технологиос хамаараа тэр нийлэгшгүй байх боломжтой байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ болгоныг одоо мэддэг тийм одоо тал талын цогц мэдлэгтэй ийм боловсон хүчнийг л одоо бид нэр ирээдүйд одоо бэлтгэж гаргах шаардлагатай байна. Ингээд тэгээд энэ юуны уламжлалт хамгаалах ухааны эмийн ургамал судлаач гэж энэ мэрэгчлэлтнийг бэлтгэхээр хөдөөж хүн үндэсний их сургууль анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хамтарсан ийм одоо 4 жилийн хугацаатай ийм бакалаврын хөтөлбөрийг эхлүүлсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо хорт тавдрын эсрэг үйлдэлтэй ингэнлэгээл одоо хавдартай хэн болгон аваад ууж авах жишээ нь архинд дараад ууж ингэнэгээл ингээл амнаас амд амтсан одоо нэг ийм одоо зүйлүүд байгаад байна л да. Тэгэхээр зэрэг хэн ямар өөрчлөлтөө тийм ээ ямар одоо хавдраар хизээ өвдсөн хавдрын хэддэх одоо ямар үе шатндаа явж байгаа юм тий. Энэ болгоноос бодгонтой одоо хамаатаагаар энэ одоо ургамлууд юмнуудыг тэгээд бас зохих тунгаар хэрэглэнэ өгөхөөс биш одоо хэн болгоны сайн гэсэн болгоны хүн болгоно тэгээд эн чинь сайнаар нөлөөлөд идэм бас биш. Жил болгоно би экспедиц явдаг л да. Одоо ууландаа явна. Ургамал одоо байгалийн ургамлынхаа судалгааны шинжилгээ хийгээд ингэж явдаг. Тэгэхэд өнгөрсөн жил ургаж ирсэн, тэрний урж жил ургаж ирсэн ургамлууд одоо ургаж ирсэн газараа байхгүй болсон байх жишээтэй. Жил болгоно би экспедиц явдаг л да. Одоо ууландаа явна. Ургамал одоо байгалийн биологийн төрөл зүйлийг авч үлдэхийн тулд бид нэр адаглаад одоо үрийн хүртэл түгээд бид нэр үрээ ойшруулах тийм ээ. Энэ зүйлүүдийн хүртэл бид нэр одоо шаттараас ажлуудыг системтэйгээр ингэж хийж эхлүүлэх бүр шаардлагатай. Тэр биологийн төрөл зүйлийг авч үлдэхийн тулд бид нэр адаглаад одоо үрийн хүртэл түгээд бид нэр үрээ ойшруулах тийм ээ. Энэ зүйлүүдийн хүртэл бид нэр одоо шаттараас ажлуудыг системтэйгээр ингэж хийж эхлүүлэх бүр шаардлагатай. Хүмүүс нөө байгалийн ургамал учраас яах ч үү биеийн сайн байгалийн юм чи яавал гэж гээд амд амтсан яриагаар бие биендээ санал болгосон зүйлсээр их юм авч хэрэгэлдэг. Одоо жишээлбэл их шүүдрэн гэдэг ургамал байна те. Их шүүдрэн бол сайн боловч бас өөр алкалоидтай гэж байгаа. Гэхдээ тэр нь бас тун норм буруу байх юм бол илгэнд маш муу гэж байгаа те. Өөрөөр хэлэх юм бол энэ байгалийн ургамлууд чинь хүнд ашигтай чанартай байхаасаа гадна хорон чанар гэж байгаа те. Тэгэхээр та үзэгчдэд энэ талаар мэдээлэл өгөхгүй те. Энэ ургамал тийм юм сайн гинлээ гэдэл одоо ам дамжуулан хэрэглэх чинь харин ч бүр эсрэг үр дүн үзүүлэх боломжтой юу? Тийм шүү дээ. Тий. За тэгэхээр сая өөрөө хелидониумыг ярьлаа тийм ээ. Их шүүдрэг нь болохоор зэрэг одоо төрөл бүрийн бодисуудтай дотор нь нэлэгдэж байгаа одоо биологийн төвтэй нэгдлүүд нь төрөл бүрийн одоо флавоноидууд байж гин тийм ээ. Алкалоидууд байж гин. Алкалоидууд бол бас хортой алкалоидууд зөндөө. Маш олон төрөл дотор маш олон янзын алкалоидууд агуулж байгаа жишээтэй. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо хорт тавдрын эсрэг үйлдэлтэй ингэнлэгээл одоо хавдартай хэн болгон аваад ууж авах жишээ нь архинд дараад ууж ингэнэгээл ингээл амнаас амд амтсан одоо нэг ийм одоо зүйлүүд байгаад байна л да. Тэгэхээр зэрэг хэн ямар өөрчлөлтөө тийм ээ ямар одоо хавдраар хизээ өвдсөн хавдрын хэддэх одоо ямар үе шатндаа явж байгаа юм тий. Энэ болгоноос бодгонтой одоо хамаатаагаар энэ одоо ургамлууд юмнуудыг тэгээд бас зохих тунгаар хэрэглэнэ өгөхөөс биш одоо хэн болгоны сайн гэсэн болгоны хүн болгоно тэгээд эн чинь сайнаар нөлөөлөд идэм бас биш тун хэмжээг нь одоо зохицуулах хэрэгтэй, тохируулж хэрэглэх хэрэгтэй. Тохируулж хэрэглээгүй зүйлүүд бол нь тэгэл одоо хорл болдог тийм ээ, хор болдог. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ цаг өдрийн мэндийг хүргэе. Хаантын улсын засгийн хамгаалалтын газрын тухай өгүүлж байгаа Хаанти подкаст маань ээлжид нэгэн бичлэгээ хийх гээд өнөөдөр та бүхэнтэй уулзж байна. Өнөөдөр бид нэр энэ бидний хүрээлэн байгаа энэ сайхан ургамлын тухай энэ байгалийн хайрлсан энэ хайр шиг эмт ургамлын тухай ярилцсанаа. Тэгээ би одоо та бүхэн зочноо танилцуулъя. Манай зочин бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багш одоо байгальтай ярилцсанаа доктор профессор. Сайн байна уу та? Сайн байна уу? За сайхан засаж байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайхан засаж байна. Та сайхан засаж байна. Сайхан засаж байна. За манай энэ Хаантын улсын засгийн хамгаалалтын газарт байгаа биологийн олон төрлийн зүйлийн тухай одоо үзэгчдэд ард түмэндээ мэдээлэл өгөх бид нэр цуврал подкаст хийж байгаа. Тэгээ одоо бол ургамлын тухай ярина. Ургамал дотроо яг энэ ургамал гэдэг зүйл одоо дотроо ямар ашигтай, хэмт чанартай байдгийг түүнийг бид нэ цаашдаа ер нь ирээдүйд хэрхэн авч явах талаар үзэгчдэд мэдээлэл өгөх гэж байгаа. Тэгээ та энэ түрүүнд манай үзэгчдэд өөргөө танилцуулахгүй юу?
За сайн байцгаана уу. Намайг би Амгаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Амгаах ухааны олон улсын сургуулийн уламжлалт жор судлалын тэнхимийн багш одоо байгалмаа гэж хүн байна. Тэгэхээр уламжлалт гэхлээр чи манай монголчууд энэ хангадаал уламжлалт амгаах уламжлалт амгаах ухаан тий энэ хангадаал аж төрж энэчнээс л одоо тэр өөрсдийнхөө эрүүл мэндэд хэрэгтэй түүхий эдэг авч боловсруулж хэрэгжилж ирсэн гэж би ойлгож байгаа тий одоо манай монголчуудын хаантидэл одоо эзэн Чингис хаан маань төр улсаа төхнүүлэн байгуулсан тий тэгэхээр манай энэ хаантын улсын засгийн хамгаалалтын газарт байдаг урамлуудын баялаг шин чанарын талаар ярьж өгөөч тий хаантын дархан цаастаа тусгай хамгаалалтад дархан цаастаа энэ газар нутаг орчинд болохоор зэрэг эмчилгээний ач холбогдол өндөртөө одоо ийм одоо дэлхийн хаанч байхгүй ийм одоо эмийн ач тустай ургамлууд бол маш олон Монгол орны нутаг дэвсгэр дээр ер нь 1000 орчим зүйлийн эмийн ургамал ордог гэдэг. Үүний бол ихэнх нь одоо бас энэ газар нутаг дээр одоо оршиж ургаж байдаг. Та түрүү хэлжсэнтэй 300-аас 400 зүйл ургамлууд байгаа гэдгсэн. Тэр ургамлуудаас одоо та бүхний одоо уламжлалт ухааны судалгаанд орсон одоо нийт төргөнд одоо энэ хэрэглээнд ордог ямар ургамлууд байдаг вэ? Тэднийг одоо судалж хэрэгжүүлдэг та бүхний өөрсдөө ажлаас бас танилцуулаач. Тийм одоо хаанч байхгүй зөвхөн одоо Монгол оронд ордог Монгол орны эндемикүүд хүртлэнд маш их одоо ургаж байгаа жишээ нь байгалийн ургамал тэр дундаа одоо эмчилгээний ач холбогдол өндөртөө жимсгний ургамлууд төр сүүлийн одоо би 10 жил одоо төлхөө ажиллаж байна, судалгаа хийж байна. Одоо энэ хаантын дархан цаастаа энэ тусгай хамгаалтын бүс нутагт ургадаг одоо хөх нэрсний судалгааг бол би хийгээд эмчилгээний ач холбогдол биологийн шинж төрхийн тодорхойлоод биологийн идэвхтэй судалгаа хийгээд антоксидант идэвхийг нь одоо хэрцэрэг одоо антоксидант нь бол хэрцэрэг идэвхтэй байгаа юм бэ гэдгийг бол одоо бүсчилсэн маягаар ингэж судалгааг хийгээ явж байгаа. Тэгээд энэ таны судалгааны дүгнэлт цаашдын бас хийж хэрэгжүүлж болох зүйлс юм хэд юу гэж гэрсэн бэ? За ер нь бол одоо хөх нэрс жимс манай хөх нэрс хар нэрс гэдэг байдаг тийм ээ. Тэрнээс хөх нэрс нь болохоор зэрэг өлгөнөөс болохоор зэрэг юунд Цавхан аймагт ургаж гин, Хөвсгөл аймагт ургаж гин, Булган сэлэнгид ургаж гин. Тийшээ бол Булган сэлэнг рүү бол нөөц бага л да. Хөвсгөл цахны тосон цэнгэл рүү бол нөөц бол ихтэй. Тэгээд хинтээд бас ургаж гин. Биднээс ер нь бол бүсчилсэн маягаар одоо зүүн баруун хойд гэд ингээд төв гэд ингээд бүсчилсэн маягаар би судалгааныхаа дээжээ цуглуулаад судалгаа хийсэн. Ингээд бол антоксидант идэвх зөвхөн одоо антоксидант идэвхтэр ярихтал ялгаатай байдлаар одоо миний төсөлжсэнээс шал өөр ялгаатай одоо ийм үр дүнгээр зарж байгаа жишээ нь. За тэгэхээр зэрэг энийг 1-2 удаагийн судалгаагаар болвол энэ ингээд ялгаатай гарчна гэдэг энэ дээр одоо тодорхойлоод дүгнэлтээ хэлээд энэ тийм байна юм байна гэдэг дүгнэлтээ хийхэд бол одоо бас арай эртддэг. Бидний өмнө энэ Вэлэн гэж сэтгүүл байна. Энэ сэтгүүл дээр бол энэ дэлхийн дулаалал 2025-аас 2050 онд ямар байх вэ гэд одоо нийтлэл гарсан. Одоо сэтгүүлч Чинбатманы бичсэн. Тэгээд зочноор нь та бас орсон тий бас олон одоо энэ судлаач докторуудын өгүүллүүдээс нь дуртай гаргасан. Тэгээд би үзэгчдэд зориулж асуух гэж байгаа юм. Дэлхий нэгдүгээр дулаарч байгаа юу? Тэгээд энэ дэлхий дулаарч байгаа Монголд хэр зэрэг сөрөг нөлөөлж байгаа вэ те. Тэгээд энэ сөрөг нөлөөлж байгаа нь одоо бидний энэ хаантын тусгай хамгаалалтын газрын одоо жишээлбэл биологийн төрөл олон зүйлд ямар нэгэн одоо эрсдэл аюул авчирж байгаа юу? Та энэ талаар нэг товч дүгнэлт хэлж өгөөч. Ер нь одоо дэлхийн дулаар л одоо ялангуяа сүүлийн жилүүдэд ер нь ажим явагдажсэн сүүлийн жилүүдэд бол маш эрчимтэй одоо дулаарч байна гэдэг тийм ээ. Дэлхийн нийтэд одоо ер нь зөвхөн Монгол орн гэлтгүү маш олон улс оронд энэ нөлөөлж байна. Жил болгон л би экспедиц явдаг л да. Одоо ууландаа явна. Ургамал одоо байгалийн ургамлынхаа судалгаа шинжилгээ хийгээд ингэж явдаг. Тэгэхэд өнгөрсөн жил ургаж ирсэн, тэрний урж жил ургаж ирсэн ургамлууд одоо ургаж ирсэн газараа байхгүй болсон баг жишээ. Тэгэхээр энэ одоо яагаад байхгүй болчихваа? Дэлхийн дулаалалтай холбоотой байна. Энэ гандуу байдалтай холбоотой байна. Бороо хур багасж байгаатай холбоотой байж байна. Хүмүүсийн зохисгүй хэрэглээтэй холбоотой байж байна, тийм ээ. Тэгээ энэ болгоноос үүдээд бол энэ баялаг одоо төрөл зүйлүүд маань байгалийн ургамлын энэ баялаг одоо хаанч байхгүй гэж түрүүнд хэлсэн тийм ээ. Дэлхийн хаанч байдгүй зөвхөн Монгол оронд ургадаг энзимикүүд маань ховордож байна. Төрөл зүйлүүд устж алга болоод байна. Улаан ном адаглаад л бид нар одоо улаан номд орцсон байж байгаа төрөл зүйл нь ховордоод байгаа. Эмчилгээний одоо болоод бусад одоо ач холбогдол өндөртөө ийм одоо байгалийнхаа баялагийг бол бид нар авч үлдэх тийм ээ. Гинт фондыг бий болгох, үрийн нөөцийг, үрийн санг бий болгох гэх мэтчлэн ер нь бол авч үлдэх хамгаалах тал дээр бид нар одооноос эхлээл одоо бид нар ажлыг
арга хэмжээ авч ажлуудыг хэрэгжүүлж эхлэхгүй бол бид нар бол одоо оройтод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг дэлхийн дунд. Гэхдээ бид нар яаж энэ удаан хугацаанд энэ ашигтай урамлуудаа авч үлдэх юм бэ? Одоо эн чинь дэлхийд дулаараад ингэж хүмүүс бидний одоо хариу арга хэмжээ авч чадхааргүй хүнд хэцүү асуудал уу? Эсвэл бид нар бас хийж чадах, шийдэж чадах зүйлс байгаа юу? За одоо юун төлөө ухаантай ийм хүмүүс байгаад байгаа юм лээ те. Янз янзын одоо урамлууд нь байхгүй болоод эхэлж байна л гэдэг чинь те. Энэ үзэгдлүүдийг үзүүлээд байна шүү дээ те. Тэгэхэд бид нар одоо ухаантай хүн юм болвол те хүний гараар одоо хийж бүтгэж болохгүй зүйл хүртэл одоо байхгүй болчихлоо. Одоо үүсэж байгаа нөхцөл байдал юу болоод байна вэ? Юу бид нарт харуулад байна вэ? Бид нар цаашд яах ёстой юм? Байгалийн баялаг нь одоо зөвхөн одоо ургамал тэргээл байгалийн ургамал тэргээл ярихад эмийн ургамлууд нь ховордоод байна. Энэ жил байсан өнгөрсөн жил байсан газараа энэ жил очиход байхгүй болцсон байна. Яах ёстой юм бид нар таримжуулах ёстой. Тэр биологийн төрөл зүйлийг авч үлдэхийн тулд бид нар адаглаад одоо үрийн хүртэл түгээд бид нар үрээ ойшруулах тийм ээ. Энэ зүйлүүдийг хүртэл бид нар одоо шаттараас ажлуудыг системтэйгээр ингэж хийж эхлүүлэх бүр шаардлагатай. Ер нь одоо сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээрээ байгалийн ургамлыг хэрэглэх хандлага тийм ээ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх хандлага ихсэнтэй холбоотой энэ эмийн ургамлын хэрэглээ ихсээд энэ ховордоод байгаа нь одоо улам ихсээд байна шүү дээ. Тэгэхээр зэрэг л одоо таримжуулах тал талын янз янзын аргуудаараа бид нар уламжлалт болон орчин үеийн биотехнологийн аргуудаараа бид нар таримжуулах бол шаардлагатай болж байгаа. За тэгэхээр зэрэг би одоо уламжлалт хамгаах ухааны одоо төрийн өмчийн их сургуульд нь багшилж байгаагийнхаа хувьд одоо би чи 10 хэдэн жил багшилж байна. Багшилж байгаагийнхаа хувьд энэ таримжуулалтын ажлыг хөдөөж ухаан их сургуультай тийм ээ хөдөөж ухаан их сургуулийн одоо ургамлынхаа биологийг мэддэг, биологи экологи мэддэг, тэрийг таримжуулах одоо зүйл тус бүрийн агротехнологиг мэддэг. Ийм л одоо чадвартай ийм одоо болгосон хүчнийг бэлтгэх одоо зайлшгүй шаардлага бол ирээдүйд биднэрт байгаа юм байна гэдэг ийм бодлын үндсэн дээр одоо хөдөөж ухаан их сургуулийн агрокологийн сургуулийн захирал Буянбаатартай очиж уулзч ярилцаад тэр саналыг тавиад ер нь хамтарсан ийм одоо уламжлалт хамгаах ухааны ийм зүч ийм мэрэгчлэлтнийг одоо бэлтгэж эхлүүл яасан бэ? Ер нь бол одоо бид нэр оройтох гээд байна. Ургамлынхаа биологи экологиг мэддэг, тийм ээ. Ургамлынхаа зүйлийн агротехнологиг мэддэг, таримжуулаад гаргаж чаддаг. Таримжуулаад гараад ирсэн дотор нь болохоор зэрэг гарал үүсэл нь тодорхой, тийм ээ. Хаана таримжуулсан юм. Тэрэн дотор гарал үүсэл нь тодорхой энэ нэмийн түүхий дотроо биологийн түүхий нэгдлүүд нь байгаа мó үгүй юм уу? Тэрийг стандартлаад одоо мэдчихдэг, тийм ээ. Тэр нь нийлгэж чадсан. Одоо манайхан гадуур зүгээр л нэг эмийн ургамал тарьсан л бол ургаал гараад ирсэн л бол энэ бол одоо эмчилгээний ач холбогдолтой одоо эмийн ургамлаа гэл ингээл одоо эмийн үйлдвэрүүдэд өгөөд түүхийд болгоод ашиглаад ах жишээ нэ. Гэтэл тэрэн дотор таримжуулаад гараад ирсэн дотор болох тэр зэрэг зайлшгүй шинжилгээ хийх ёстой. Хийжээч тэр нөгөө байх ёстой бодисууд нь стандартын төвшөндөө байгаа мó байхгүй мó нийлэгдсэн мó үгүй юм уу тийм ээ. Агротехнологиос хамаараа тэр нийлэгшгүй байх боломжтой байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ болгоныг одоо мэддэг тийм одоо тал талын цогц мэдлэгтэй ийм боловсон хүчнийг л одоо бид нэр ирээдүйд одоо бэлтгэж гаргах шаардлагатай байна. Ингээд тэгээд энэ юуны уламжлалт хамгаах ухааны эмийн ургамал судлаач гэж энэ мэрэгчлэлтнийг бэлтгэхээр хөдөөж ухаан үндэсний их сургууль, анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хамтарсан ийм одоо 4 жилийн хугацаатай ийм бакалаврын хөтөлбөрийг эхлүүлсэн байж байгаа. Та сая Алтан гагнарыг дурдлаа. Миний санаж байгаагаар Монс групп, Монс эмийн үйлдвэр 2012-13 оноос эхлээ Алтан гагнарыг бас таримжуулах ажлыг одоо хийгээд хэрэгжүүлээд явж исэн харагддаг. Тэгээд тэр компани болохоор өөрөө судалгаа шинжилгээний том нэгжтэй, тэгээ эмийн үйлдвэртэй, санхүүгийн боломжтой болохоор өөрөө бол инээлцээр ингээд ажлаа ингээд айгүй өргөн хүрээнд явуулж байгаа харагддаг л да. Бас элдэм шинжилгээний сэтгүүл бас эрхлэн гаргадаг юм билээ те. Гэтэл та бүхэн бол төрийн байгууллага төсвийн мөнгөөр ажиллаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө төсвийн мөнгөөр ажиллана гэхлээр чинь бас сансан болгоно тэр болгон хийж чадахгүй байдаг бах. Хоёрдугаарт бас их олон шат дамжлах шийдвэр их ордог бах те. За энэ бүхнийг ер нь товчлоод та бүхний одоо саналшлагыг илүү хүчтэй, илүү өргөн хэмжээнд явуулъя гэвэл шийдвэр гаргадаг хүмүүс, төсөв баталдаг хүмүүс юун дээр илүү анхаарч юуг та бүхэнд илүү дэмжих шаардлагатай байгаа. За ер нь бол яг их сургуулиудын академик байгууллагын хувьд болохоор зэрэг шатандаа л одоо өөрсдийн одоо хөрөнгө оруулалтын юмыг судлаа шинжилгээндээ бас хийгээд ингээд явж идэг. Гэхдээ тэр нь бол нөгөө харьцангуй одоо хадаад орон юмтай харьцуулахад бол энэ судлаа шинжилгээ одоо энэ шинэ бүтээгдэхүүн инновац үйлдвэрлэлч байт юм те энэ тал дээр бол харьцангуй хөрөнгө оруулалт багтай баг байдаг тийм. Би өөрөө Солонгос улсын
Кёнхи их сургуульд би докторийн зэргийг хамгаалсан. Уламжлалт одоо анагаах ухаанд хэрэгэлдэг эмийн ургамлын одоо геном молекул биологийн судалгаа хийгээд тэгээд одоо Дэлхийн жин банкнд тэр зүйлүүдийг тодорхойлдог энэ маркерыг зохион бүтээж бүртгүүлж ингэж хамгаалжсэн. Тэгэхээр зэрэг дэлхийн нийтэд болохоор байгалийн гаралтай түүхийн эдээсээ бүтээгдэхүүн бэлтгэж одоо эрүүл мэнд болоод одоо хүнсний эмчилгээний ач холбогдолтойгоор төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүнийг эмийн бэлтгэл тийм ээ төрөл бүрийн хүнсний баад бэлтгэлүүд байж байна. Энийг одоо бэлтгэж гаргах энэ ажлуудыг болохоор зэрэг компани байгууллагын хөрөнгөөр тэгээд их сургуулиудын одоо багш нар судлаач нартаа хөрөнгө оруулалтыг хийгээд энэ дээр одоо бид нар ийм юмыг хүсэж байна. Бид нарт яг энэний судалгаа хийгээд одоо загвар бүтээгдэхүүн орчим ингээд хийгээд гаргаад өгөөч гэсэн байдлаар ажиллаж явдсан билээ. Тэгэхээр манайх одоо бас тэгж явах нь ч бас зөв юм болоо да гэж тийм ээ нөгөө хувийн хвшил одоо төр хувийн хвшлийн байгууллагууд бизнесийн байгууллагуудыг холбоод тэдний хүсэж байгаа харж байгаа ямиг шинжилгээ судалгааных нь төрийн өмчтэй байгууллагууд нь одоо судалгаа шинжилгээг нь хийж өгдөг тэдний хөрөнгөөр тий. Тэгээд энийг одоо зах зээлийн эргэлтэнд оруулах хэрэглээ талдаа нэвтрүүлэх энэ тал дээр бол энэ одоо хувийн хвшил байгууллагууд нарай маркетинг сайтай гайгүй байд юм шиг байна л да. Тэгээд тухайн үед болохоор зэрэг намайг одоо 2006-7 оны үед Солонгос сурч байхад манай багшид тийм захиалгууд ирдэг байсан байхгүй. Тэгээд тэр төслүүд дээр нь бид нар ажиллаж судалгаа шинжилгээг нь хийж өгч жишээний. Тэгээд тэр үед болохоор зэрэг би одоо нэг сайн ойлгохгүй байж одоо бол тэгж л явал нарай одоо нөгөө хурдан хөгжих юм болоо хин нэгэ нөгөө хэрэгтэйг нөхөд те. Тэгээ ингэж ажиллаж болох юм болоо. За хоёул уламжлалт анагаах ухаантайгаа холбоод иргээд ер нь манай уламжлалт анагаах ухаан, Европын анагаах ухаан хоёр бол өөр гэсэн ойлголт, өөр гэсэн одоо хүний биеийн талаар үзэл ойлголцтой шүү дээ тий. Тэрэн дотор манай уламжлалт анагаах ухаан болохоор энэ байгаль цагуур хүний эдийн өндөө хоёрыг маш их чухалчилдаг. Тэгэхээр одоо бид нар бол энэ хаан дэд засгийн амралтын газрынхаа тухай ярьж байна. Одоо хаан дэд засгийн амралтын газар маань одоо энэ Төв аймаг, Хинтэн аймаг, Сэлэн аймаг 3 аймгийн 9 сумыг хамарсан газар нутаг байж байгаа. Өөрөө бас энэ жилийн дөрөв удирдлагатай тий. Тэгэхээр монголчууд яг энэ газар орондоо олон мянган жил одоо амьдрахтаа бий болж ирсэн ийм хоол хүнсний соёл гэж байсан. Тэр маань энэ сүүлийн даяарсан 20-30 жилд бол нэлээд их эрчимтэй өөрчлөгдөж байна тий. Гэхдээ та одоо тэгэхээр ялангуяа залуу үзэгчдэд хэлэхгүй тий. Ер нь хоол хүнс эдийн ундаан дээр яг ийм уулгахыг сэрүүн бүс нутагт амьдарч байгаа хүмүүс ер нь юуг хамгийн түрүүнд мэдсэн байх хэрэгтэй. Хүн эрүүл байхын тулд бас юуг одоо анхаардаг байх хэрэгтэй. Энэ талаар хэлж өгөөч. За ер нь бол одоо нөгөө дэлхийн нийт одоо өвдсдийн дараа эмчлэх биш тийм ээ. Өвдөхөөс нь өмнө одоо эрүүл өөрийнхөө одоо бие организмыг эрүүл байлгахад нь тийм ээ урьдчилан сэргийлж эрүүл байлгахад нь анхаарч одоо хоолундаа зохицуулж явах хэрэгтэй. Одоо хүнсээр бол хүнийг бол эмчилж болж байна гэдэг ийм одоо зарчим онол юм дээр турлахуурлаад одоо сүүлийн үед бол тэгж өгч байна. Тэгэхээр зэрэг монголчууд одоо нүүдэлчин ард түмэн тийм ээ монголчууд бидний хувьд болохоор зэрэг эрт дээр үеэсээ одоо хүний биеийн өвчлөл гэж юм байсан. Хүн болгон одоо живдээр бол болохоор зэрэг хоорондоо одоо тав төрийн бие организм ялгаатай. Адилхан хүүгээрний ялгаатай. Тэгэхээр зэрэг хүн болгоны өөрийн гэсэн энэ өргөц онцлог шинж дээр нь суурилсан хүн болгоны одоо энэ улиралтайгаа зохицуулаад хоол үнсээ эдийн ундаа одоо зохицуулж хэрэгжилж явах хэрэгтэй байдаг тий. Тэгээд нөгөө хий шар бадганы онол гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр суурлаад одоо ямар типийн хүн байгаа юм тий. Ийм хүмүүс бол нь одоо ийм улиралтай ийм эдийн ундаа гэдэж унаа. Ингэж өөрийгөө одоо өөрийнхөө шинж одоо төрлөх биеийн өрөмц шинж чанар дээрээ суурлаж одоо өөрийгөө ингэж хамгаалж эдийн ундаагаараа өөрийгөө тойглож одоо хамгаалж явах хэрэгтэй байна гэдэг ийм бол бүр одоо бидний өвд эцэс одоо болоод ирсэн ийм одоо онол байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ үгээрэл эдийн ундаа явдал мөр одоо идж байгаа хоолундаараа удирдалтайгаа зохицуулаад өөртөө одоо тохирсон эдийн ундаа хэрэгжилж явах юм бол нь одоо хүн өвдөхгүй байж болох нэ гэдэг ийм онол байдаг. Тэгэхээр үзэгчтэй би та бүхэнд бас нэг зүйлийг яг аюулсаа анхаараасаа гэж хүсэж одоо энэ асуултыг асуух чинь. Тэрний юу гэхээр хүмүүс нөө байгалийн ургамал учраас яах ч үү биеийн сайн байгалийн юм чинь яавал гэж гээд амд амьдсан яриагаар бие биендээ санал болгосон зүйлсээр их юм авч хэрэгэлдэг. Одоо жишээлбэл их шүүдрэн гэдэг ургамал байна те. Их шүүдрэн бол сайн боловч
бас өөр алкалоидтай гэж байгаа. Гэхдээ тэр нь бас тун норм буруу байх юм бол илгэнд маш муу гэж байгаа тийм. Тэгэх юм бол энэ байгаль дээр урамлууд чинь хүнд ашигтай чанартай байхаасаа гадна хорон чанар гэж байгаа тийм. Тийм ч учраас энэ уламжлалт анагаах ухаанд орж найрлагууд чинь дандаа нэг сайн чанар байгаа бол нэг сөрөг чанар ба тэр сөрөг чанарын дарах гэж 2 дахь 3 дахь олцоод ордог бололтой юм билээ. Тэгэхээр та үзэгчдэд энэ талаар мэдээлэл өгөхгүй. Тэгээ ер нь бол аль болох ингээ боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн болсон тан хэлбэрээр ч юм уу яг эсвэл бол шинжлэх ухааны мэдлэг мэдээлэл шингэсэн зүйл сонгож авах нь илүү аюулгүй гэж би ойлгоод байна л да. Тэрнээс биш ингээд энэ ургамал тим юм сайн гинлээ гэдэл одоо ам дамжуулан хэрэглэх чинь харин ч бүр эсрэг үр дүн үзүүлэх боломжтой юу? Тийм шүү дээ. Тий. За тэгэхээр одоо энэ ялангуяа сүүлийн үед ерөөсөө эмийн ургамал за одоо юун дээр одоо сая өөрөө хелидониумыг ярьлаа тийм ээ. Их шүүдрэг нь болохоор зэрэг одоо төрөл бүрийн бодисуудтай дотор нь нэлэгдэж байгаа одоо биологийн төвтэй нэгдлүүд нь төрөл бүрийн одоо флавоноидууд байж гин тийм ээ. Алкалоидууд байж гин. Алкалоидууд бол нь бас хортой алкалоидууд зөндөө. Маш олон төрөл дотор маш олон янзын алкалоидууд агуулж байгаа жишээтэй. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо хор тавдрын эсрэг үйлдэлтэй ингэнлээ гэл одоо хавтартаа хэн болгон аваад ууж байгаа жишээ нь архинд дараад ууж ингэнэ гэл ингээл амнаас амд амтсан одоо нэг ийм одоо зүйлүүд байгаад байна л да. Тэгэхээр зэрэг хин ямар өөрчлөлтөө хин гэж одоо ямар өөрчлөлтөө хүн тийм ээ ямар одоо хавдраар хизээ өвдсөн хавдрынх нь хэддэх одоо ямар үе шатндаа явж байгаа юм тий. Энэ болгоноос одоо хамаатаагаар энэ одоо ургамлууд юмнуудыг тэгээд бас зохих тунгаар хэрэглэнэ өгөхөөс биш одоо хэн болгоны сайн гэсэн болгоны хүн болгоно тэгээд эн чинь сайнаар нөлөөлөд идэм бас биш. Ер нь ямар ч юмны нөгөө зүйтэй одоо зөв хэрэглэх шаардлагатай гэдэгтэй зөв хэрэглэх шаардлагатай тун хэмжээг нь одоо зохицуулах хэрэгтэй, тохируулж хэрэглэх хэрэгтэй. Тохируулж хэрэглээгүй зүйлүүд бол нь тэгэл одоо хорл болдог тийм ээ, хор болдог. Тэгэхээр зэрэг бүх одоо байгалийн түүхийдүүд бол нь бүгдээрээ одоо тохируулж хэрэглэх шаардлагатай. Судалгаа шинжилгээ хийсэн, үнэхээр одоо тэр батлагдсан ийм зүйлүүдийг хэрэглэнэ өгөхөөс биш одоо манайх болохоор ямар ч тийм одоо амнаас амдаа юмшуулаад энэ юм дэрэгтэй ингэнлээ тэр тэрэн дэрэгтэй ингэнлээ гэл одоо байгаль дээр байж байгаа ургаж байгаа зүйлүүдийг болохоор зэрэг ерөөсөө юу ч байхгүй очоод мэдэхгүй ингээл очоод бүгдийг ухаал түүгэл ерөөсөө юу ч үлдээхгүйгээр ингээд түүгээд авдаг те. Энэ бас маш одоо хортой шинж чанартай хортой. Одоо ирээдүйд гарч байгаа үр дүн нь бол маш хортой. Одоо ургаж явах газар ургахаа бэлдсэн байна гэл ингэ чинь энэ хүмүүсийн энэ зохицуулгагүй энэ замбраагүй энэ одоо балмад энэ хэрэглээтэй одоо холбоотой байхгүй ингээд тусдаж алгуулдаг. Одоо ингээд шархны шар гэдэг нэг цэцэг хүмүүс айгүйх авч хэрэглэдэг. Тэгээ би ингээд харахад бол тэр чин цэцгэл байгаа байхгүй. Гэтэл чин цэцэг чин байгалийн урамч ихлээр цэцэглэн цэцэг байж аваад цаг нь гүйцэхлээр үр нь үлдэх ёстой шүү дээ тий. Гэтэл тэр үр нь үлдэхээс өмнө тэр цэцгийг аваад тахлаа чин тэр ургамал тухайн газар дараа жил байхгүй болох нэг шалтгаан л болоод байгаа үстэй. Тийм шүү дээ. Мэргэжилтнүүдийн одоо энэ ботаникчдын хувьд болохоор зэрэг одоо мэргэжилтнүүдийн хувьд эмийн ургамлыг за эмийн ургамал бай эмийн босч ер нь бол ямар ч ургамлыг энэ үрийн түүж байгаа тийм ээ түүж байгаа бол тухайн газар нутагта тодорхой хэмжээний үлдээж түүдэг тийм ээ үрийн одоо жишээлбэл одоо хэдэн хувь ч үедээ үлдээж одоо түүдэг ийм одоо бүр одоо мэргэжилтнүүдийн нэг тогтсон одоо зарчим байна шүү дээ. Тэгэхэд нөгөө энгийн ард иргэд одоо мэдэхгүй асуудлахлаар зэрэгс олдчихлээ бүгдийг түүчдэг. Тэгэхээр зэрэг энэ нь бол одоо маш их хор охиролтой шүү гэдгийг бол одоо бүр одоо маш анхааруулж одоо бүр дахин би хэлээд байгаа юм. Энэ бол маш хортой шүү. Тэгэхээр зэрэг одоо Монгол хүн болгон Монгол одоо иргэн болгон энэ одоо байгаль энэ сайхан онгон дагшин байгаль энэ эцэг өвдөөс өгсөн одоо энэ байгалийн баялаг юм а хүн нэг бүрл одоо дор бүрнээ одоо хамгаалж хайрлаж явах хэвээр тийм ээ. Одоо мэдэхгүй зүйлүүдийг одоо бити бас ингэж түүж одоо устгаач тийм ээ. Бити энэ байгальдаа ийм хайр гамгүй хандаач гэж л одоо хэлмээр байна да.